Азот агуулсан суурь гуанин, аденин, цитозин, тимин, урацил. Эдгээр азот агуулсан суурийг ажиглавал бүтцийн ялгаатай байдлыг харж болно. Эндээс харвал гуанин, аденин, нүрс төрөгчин 2 цагиргаас бүтсэн байна. Цитозин, тимин, урацил нүрс төрөгчин дан цагирганаас тогтсон. Азот агуулсан нэгдлийг пүрэний суурь, пиримидины суурь гэж ангилж болно. Нүрс төрөгчин 2 цагирганаас тогтсон бол пүрэний суурь, нүрс төрөгчин дан цагирганаас тогтсон бол пиримидины суурь гэж нэрлэнэ. ДНХ, РНХ-ийн бүтцийг ажиглаад ямар азот агуулсан нэгдэл байгааг нэрлэе. ДНХ-д аденин, гуанин, тимин, цитозин гэсэн 4 төрлийн азотлог суурь байна. РНХ-д урацил, цитозин, аденин, гуанин гэсэн 4 төрлийн азотлог суурь агуулгадаж байна.